Мэйгч Бурхны үгийн шүүлт гисгэлтийг тулсан туршлагаа ярьсан юм. 2023 оны 7 дугаар сард тэрээр чуулганы удирдагчийн үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Үүрэгтээ эерэг хандлагатай байсан учраас чуулганы амьдралын үр дүн тогтвортой сайжирсан. Сүүлд нь түүнийг дэвшүүлж илүү өргөн хүрээтэй ажил хариуцалжээ. Түүнд аажмаар бусдаас давуу гэх мэдрэмж төрж, өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүсээс дээр гэж бодох болжээ. Гэвч бам их ирснээр түүний сэтгэлгээ өөрчлөгдсөн юм. Nalaman ko na mayroon pala ako. Хамтран зүтгэгч бам ихчийн ажлын чадамж надаас хамаагүй илүү болохыг би олж мэдсэн. May kapabilidad. Асуудал хилцэх болгонд ихч үргэлж голыг нь олж хэлдэг. Maganda din. Үнний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан. Napakahusay niya. Ихч ажлаа эмх цэгцтэй зохион байгуулаад зогсохгүй. Хийдэг бүх ажилдаа нарийн төлөвлөгөө гаргадаг байв. Sa paggawa. Бам ихч манай бүлэгт үргэлж хамгийн гоцгойд хүн байсан. Би өөрийгөө түүнтэй байнга харьцуулж, үүнээсээ болж өөрийгөө дорд үзэх болсон. Dahil mas lalo kong nag Би ажлын хилцүүлэгт үргэлж идэвхтэй дуугарч, өөрт байгаа санаагаа хуваалцдаг байсан. nawala ng motibasyon. Гэвч бам ихч хичнээн гаргууд болохыг харамгцаа би хилцүүлгийн үеэр санал бодлоо хэлхээ үндсэндээ болж, эдгээр зүйлийг огт сонирхохоо болсон мэт байсан. Ako, ibinabahagi Түүнээс хойш би үүрэгтээ улам итгэхгүй болсон. dahil sa sitwasyon Миний хариуцсан ажилд асуудал байн гарч эхэлж, агц нь удааширч, ихэнх нь сайн үр дүнд хүрэхгүй байлаа. nagsumamo ako sa Diyos. Тэр үед би өдөр бүр будилж, түгшиж байсан. Ako ng tulong sa Kanya. Аажмаар би харанхуй байдалд унсан. Миний нөхцөл байдал маш муу болж, бүр ариун сүнсний ажлыг ч алдаж, бүр мөсөн гацчихсан мэт санагдсан. Na mas magaling siya. Би бурханд залбирч, тусламжгүй ингэж хашгирсан. Namumuhay ako sa isang Бурхан минь, kalagayan би бам ихчэд хатаархаж байна. at hindi ko na Тэр надаас илүү гаргууд гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Одоо миний байдал аимшигтай байна. Энэ үүргийг яаж гүйцэтгэхээ би мэдэхгүй байна. o Diyos. Би замаа алдчихлаа. Nawa ay Бурхан минь, надад туслаач. Та намайг удирдах, залж чиглүүлээч, намайг гэгэрүүлж өгөөч. napaisip ako na kailangan ko talaga Цуглааны үеэр Мэйгч төгсөчд бурхны үгийн нэг хэсгийг уншаад kaya гэгэрч өөрийн сөрөг идэхгүй байдлыг тодорхой ойлгож авчээ.